Хуудас сэргийгчүүлэнд подкаст нэвтрүүлэг. За энэ өдрийн мэндийг хүргэе. Болор судар хэвлэлийн газар дэлхийн хүү гэж үе. Хуудас сэргийгчүүлэнд уран зохиол номын подкаст нэвтрүүлгийн маань шинэ дугаар эхэлж байна. За энэ намар эзэнтний намар гэдэг номыг намар болж байгаадаа бас тохиолдуулаад ярьч тийм үү гэж бодсон. За энэ удаагийн маань зочноор интервью сэтгүүлийн ерөнхий редактор, яруу найрагч сэтгүүлч Балт оржин Алтууийг маань оролцохоор ирээд байна. За Аккодо энэ өдрийн мэнд хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргэе. Намрын мэндийг хүргэе тань. За гоё намар болж шүү тий. За эзэнтний намар гэдэг энэ ном бол одоо бидний хамгийн сайн мэдэх өнөө 100 жилийн ганцаардлын маань зохиолч Габриэл Гарсиа Маркесийн нэг юм томоохон төрөл байгаа. За миний л уншиж мэдснээр бол эзэнтний намар 100 жилийн ганцаардлын дараа Маркес бичсэн тийм ээ. Бас зохиолчоос ч нэлээд нүүр их хөдөлмөр, хичээл чармаалт шаардсан тийм бүтээл шиг үлээ. Тэгэхээр Алтуугийн хувьд энэ номыг уншсан сэтгэлээсээ ч юм уу ингээд хоёул явж хүлээвтэй. Тийм ээ. Би ерөнхийдөө энэ номыг яг нэг хэвлэгдээл гарсныхан дараа шууд ингээд аваад уншиж ирсэн байхгүй. Тэгээд мэдээж Маркесийн зохиол тий. Тэгээд эзэнтний намрыг бол тухайн үед бас нэг жоохон хэлмэл сурж явах үедээ тийм англи хэл сурж явах үедээ бас нэг жоохон ревюнууд харах гал оролдох гал тэр нөгөө бүтээлийн талаар бас нэг жоохон мэдчихгээл өөр бүтээлүүдийн тий. Зөвхөн 100 жилийн ганцаардл ч юм уу цайлгаа Ирандрагийн түүх одоо гонигтын анхнуудад орсгоо гэл гарсан тэр ном манад одоо монгол хэлээр уншихад гарсан тэр одоо бүтээлүүдээс нь илүүтэйгээр бас нэг өөр тэр армаануудын алтартай зохиолуудыг нь бас мэдчихгээд үзэж одоо оролж исэн. Тэгээд нөө орчуулагдаад гарангуут нь бас айгүйх баярлаад сайхан уран бүтээлийг тий дэлхийн сонгодуудыг нэг их хэлнийхээ тэр одоо ирмэг сайхнаар уншина гэдэг чинь бас өөрөө айгүй том баяр баясгал гэдэг шүү дээ тий. Тэг анх аваад уншиж исэн. Тэгээд би энэ номыг уншиж дуусаад ерөнхийдөө дараа нь хүмүүс ярьж байхдаа би ерөнхийдөө энэ нэг өгүүлбэрийг айгүй тийм онцолж ярьдаг байхгүй хүмүүс. Тэг би энийг уншаад өгчээ гэж бодлоо. Энэ яг ихэнд нь гардыг ер нь бол нэгэнтээ нэг сард ерөнхийлөгчийн тагтан дээрээс нэг үхэр жаргах нарны улаан туяаг таашаан зогсохыг харж үлээ. Тэгэхэд улс орны төв тагтан дээр үхэр гарна гэж байх уу? Увайгүй юм шүү. Улс орн ийм байж болох билүү гэсээр цугаар уймж эргэтэн дарахны тагтан дээр үхэр гардаг нь ямар учиртайг хилцэж эхлэв. Хивс дэвссэн харшийн хонгил шатаар үхэр гიშгчнэ гэж байх уу? Гэт энэ надад айгүй гоё юм амар тийм гоё хоржон санагдчихсан аахгүй тий ингээд үхэр одоо тэгээ төрийн ордон дотор үхэр гарцсан тэгээ нөгөө талаар бас нөгөө нэг илүү бидний нөгөө бэлэгдэлтэй холбоотой ахaltaа бас нөгөө үхрийг жоохон тийм муухаг тий үхэр монголчууд ч юм уу тиймэрхүү байдлаар ивэдэг гэтэл тэр төрийн ордон дотор одоо тэр ерөнхийлөгч тий энэ бол өөрөө маш том тийм одоо дарангуйлагчийн харгас дарангуйлагчийн тухай түүх шүү дээ. Тэгэнгүүт тэр дарангуйлагчийн түүхийг одоо яг эхлэлийн одоо ингээд иргэн дурсах хэлбэрээр л эхэлж байгаа юм л та. Маркесийн бүхий л армаанууд ерөнхийдөө тиймэрхүү байдаг шүү дээ. Одоо 100 жилийн ганцаардл ч гэсэн иргэн дурсах байдлаар хөвөрдөг. Тэр шиг эзэнтний намарч бас юм иргэн дурсах байдлаар хөвөрдөг. Тэр хөврөл дундаа ингээд эхлэхдээ хүртэл ингээд Маркес айгүй тийм улс төрийн одоо тэр дарангуйлагчийн одоо дүрийг урлах тэр хоржооныг ингээд бүр ингээд бүтээлдээ энэ үхрээр төлөөлүүлж бас айгүй тийм тодорхой бас шингээсэн юм шиг санагдсан. За тэгээд нөгөөтэйгүр мэдээж л Маркесийн зохиол бүтээлд те ямар нэгэн байдлаар Макондо гэдэг одоо тэр 100 жилийн ганцаардлын тэр абсурд хийсвэр тэр тосгон өөрөө бас тусч байр суурьа эзэлж явд юм болов гэд. Жишээ нь одоо Орхон Памукийн зохиолууд одоо ямар нэгэн байдлаар Истанбул хотны явж лээд төрлөх. Гэтэл Маркесийн зохиол ерөнхийдөө бол тэр нэг Макондо гэдэг тэр хийсвэр те ерөнхийдөө дэлхий дээр байхгүй ямар нэгэн хэмжээгээр уран төсөөллөөс бүтсэн нэг тийм тосгодууд яваад байдаг зарлах зөвхөлийн төвчөн дээр ш тэр. Тэгээд энэ зохиол бол бас тэр нэг Колумби иргэн зүүн хойнч лөө одоо ерөнхийдөө тэр намтар зохиол дээр нь бас нэг газар зүүн байрлалын нэлээд тусгаж бас судлаачид дүгнсэн байдлаар гаргаж ирсэн байсан. Гэхдээ зохиолынхоо хувьд бол ерөнхийдөө бас тэр Карибын иргэн нэг л одоо тэр улс зохиомол улс оронд өрнж гаал тийм үйл явдал байгаа юм л та. За тэгээд мэдээж эзэнтний намар гэдэг маань одоо эзэнтэн гэдэг гол дүртэй. За юунууд өөрөө ингээд нэг хэсэг бүлэг одоо тийм одоо туужийн хэмжээний тий бисрэг өгүүлэмжүүдээс одоо тийм нэг агуулга тий агуулга гэхээр сохимжгүй тойруулсан өгүүлэмж тэгээд нэг тийм сэдвүүдээс бүрддэг. Эхний ээлжинд одоо тэр эзэнтний одоо тэр дүрд тоглодог тий
Петрос Арагонос гэдэг одоо тэрний одоо тэр орлон тоглогчийн дүрийн одоо амьдрал те тэр одоо эзэнтний дүр тоглоод одоо хичнээн баяр жаргалтай ингээ гоё байсан ч гэсэн төгсгөлт нь өөрөө яг тэр эрх чөлөөгөө алдах мэдрэмж те тэр одоо хайрхистал тэр хүний дүр тоглож эрх чөлөөгөө алдах мэдрэмж ямар юм бэ гэдгийг явуулдаг ч юм уу. За тэгээ 2 дугаар бүлэг рүүгээ ороод ирэхээр нь ээжийнх нь өхөл 3 дээр нь одоо тэр 2 дугаар бүлгийн одоо ихэнд одоо бүлэг л байхгүй л те. Гэхдээ зүгээр ингээ ярьжлаа. Одоо тэр европчууд нөхөл гергончууд ирж гэн гэл европчуудыг нэрлэдэг те тэд нар ирж исэн анх тэр харагдажсэн хөлөг онгоц одоо тэр жанжтын одоо хуйлдаа мэхлэл ч юм уу. За тэгээ төгсгөлт нь яг тэр эзэнтний одоо тэр дарангуйлагч тэр эрх мэдэл шунан дурлаж өөрөө тэр хайр сэтгэлийг мэдрээгүй байсан тэр бүр ээжийнхээ өхөлтэй амьдралын сайхан амьдрал гэж одоо юу гэдгийг ухаараач яг тэр үхэл ирээл эцсийн мөчөд нь ухаарч байгаа шүү дээ. А тэр мөч хүртлээ одоо тэр эрх мэдлэр ерөнхийдөө өөрөө хөллөж явсан түүнийгээ одоо тийм дарангуйлал жишиг тогтоож хэрцгийлэл үйлдэж те эмэс охтыг идэлж одоо тааваараа ингэж явсан тэр одоо эрх мэдлийн буулгандаа ороо дотроо одоо хувь хүн хэрхэн ганцаардж байгаа тий яг ингээд хүний оршихуй амьдрал гэдэг чи одоо юу юм гэдгийг одоо дотроо тунгааж тэгж ганцаардж байгаа. Тэр дүрслэл ч юм уу одоо тэр зүйлийг нь илүүтэй тийм одоо намрын одоо тийм одоо зуурдхан ургаал хагдраа дундаа тэр навчтай зүйрлэж бас ерөнхийдөө Маркес бас номоо эзэнтний намар гэж нэрлсэн баг. Тэгээ энэ бүх одоо бичлэгийн одоо тэр онцлог ч юм уу тойрол зүгээс нь харахад энэ одоо ингээд хэсгүүд явж байгаа хэсгүүд дээр эхний хэсгээс ахуулаад өгүүлбэр бүр нь уртцаад л идэг. Дараагийнх руу орохдоо. Цогцлбор нь улам томроо. Тийм цогцлбор нь улам томроо тэгэл уншихад илүү зүдэргээтэй болох ч юм уу. Мэдгүй одоо айгүй мундаг сайн уншдаг уншигчид бол Монгол зөндөл байгаа шүү дээ. Гэхдээ ер нь эзэнтний намрыг нэг уншихад бол би нэлээд хангалтгүй ном л гэж ерөнхийдөө бас дүгнсэн. А нөгөөтэйгөр яг тэр Маркесийн яг тэр нэг 100 жилийн ганцаарл бичиж явах үеийн за цайлгын Рендра ч юм уу бичиж явах үеийн тэр нэг ид хав биш зохиолч өөрийнхнтэй нэг багтал одоо тэр ид хавтай үгсг нь араасаа гардаг оюун санаа нь төлждөг ч юм уу те уран төсөөлөл нь одоо яг тэр бодит амьдралын хэмнэл нийгэм улс төрөө үзэх тэр үзэл санаа ч юм уу тэр бүхэнтэйгээ тэр уран төсөөллүүд нь одоо багтаагаар сайхан холилдож дэвтэр дээр нь жинхэнэ одоо те хонхтын хөлгөр гэдэг юм шиг бууж исэн үеийнх нь тэр одоо бичлэгийн амт шимт бол айгүй тийм бүрнээ яг энэ эзэнтний намар дээр байсан юм шиг ерөнхийдөө санагдчихсан. Яриад явчлаа. Тэгээд энэ ном бол манад бол одоо Маркес харцсангүй их орчуулсан шүү дээ. Одоо томхон бүтээлүүдээс нь гэвэл одоо нөгөө тахлын үеийн дурлал байна те мэдээж 100 жилийн ганцаардлын тэр хүн. Тэгээд нөгөө бусад одоо цайлган өрөн дээр гунигт анхнуудаа дурс хурандаад хинчвчихгүй алдагдсан цагийн тэнгис гэх бүр ингээд тэгэд энэ ном болохоор би энэ номыг л ерөөсөө дуулаачгүй байсан. Тэгэл нэг пүр давгаал нэг удаа орж ирэл орчуулж пүр давгаа. Эзэнтний намар гэдэг Маркесийн нэг юм ном байна. Танах гаргаач маргаач гэж ярьжсэн. Сүүлд одоо энэ орчуулагч гэрлэгийн хөрвүүлгээр ингээд ном болоод гарсан байсан. Надад болохоор ингээд уншиж эхлэхээр ямар ч хэлсэн нөгөө Маркесийн маань нэг гаачтай бичлэгтэй амар гоё бүр ингээд 100 жилийн ганцаарлыг уншихаар юунд нь айгүй баясдаг вэ гэхээр тэр нэг текстийн тэр нэг гоё тий амт шимт яг тэгж баясдаг. Яг тэр нэг юм уншигчийн гоё таашаалыг би бас яг энэ номоос тодорхой хэмжээгээр ингээд мэдэрсэн байхгүй тийм үү та ингээд зохиолч хүн гэдэг чинь угаасаа санаа ч юм уу сэтгэл ч юм уу зохиолч дүр хідэн 10 хідэн мянгач төрхийг үгүйсэхгүй тэрийг уншигчид ингэж хүргэж бичих гэдэг хамгийн гол зүйл тэр одоо хэл найруулга ерөөсөө л хэлнийхээ боломж чадвар хэлнийхээ нөөцийг хэр ашигласан тий хэлнийхээ эд хавыг яаж харуулах юм яг тэрэн дээрээ байгаад идэг. Тэгэд 6-7 жил энийг бичихтэй яг л Маркес тэрлүүгаал дөхүүлэх гээл тий 100 жилийн ганцаардлын тэр хүүрнэлийн хэв маягаас огт дутхгүй тий одоо Маркесийн бүхэл бүтээлүүд чинь 100 жилийн ганцаардл гэдэг нэг ийм том мод байхад олон тийшээ тэрнээс салбарлсан хурандаагийн сэдв нэг тийм гонигтай одоо амьдралын төлөө биеэрээ ингээд ягаад явдаг нэг октийн сэдв тий тэгээд нэг ийм сэдвүүд байдэн шүү дээ бас энэ дарангуйлагчийн сэдв ингээд байдаг улс төрийн сэдв байдаг тэрний яг нэг тийм салаан мөчр болсон. Тэгээд энэ дарангуйлагч бол энд нэр байхгүй тийм ээ эзэнтэн гэдэг дүрээр л яваад байна. Тэгээд тэр хүн бол одоо энэ бараг 200-аад жилийн тийм
Тий 200 жилийн түүх байгаа шүү дээ. Тэгээ тэр эзэн байгаа мó, өөд болсон уу, хожмын иргэд мэдэхгүй яг сүулт нөгөө эрх мэдлийн өргөө гэдэг шүү дээ. Эрх мэдлийн өргөөнд ингээл нэвтэрч орж байгаагаар эхэлдэг тий. Тэгээд одоо саркастик хошин өгүүлэмжтэй, хоржоонтой өгөөдөл айгуулхад нэг иймэрхүү. Тий. Тэгэд энэ нөгөө нэг яг нөгөө эзэнтийн яг өөрөө бас үхсэн юм уу гэдэг эргэлзээтэй гэдэг айгүй зөв тодорхойгүй тий. Тэр нэг эхний орлон тоглогч нь үхчихэж байгаа шүү дээ. Тэгэнгүүт өөрөө тий одоо би стейжинг үхэж болохгүй юм байна ч гэдэм үү. Буцаад нөгөө амьлаад гараад ирдэг ч юм уу ард олон үхлээ. Тэнгүүд төгсгөлд нь одоо эзэнтийн яг ингээд үхлээ гэсэн чи үхэл ирээл ингээд авч байгаа тэр мөчөд одоо ингээд 3 дугаар бие одоо тэд гэдэг хүүрнэл рүү ороод ирж байгаа шүү дээ. Эхнээсээ эн чинь болохоор 1 дугаар бие яваад 2 дугаар бие яваад дараагийн хэсэг нь 3 дугаар бие рүүгээ орно. Тэгээ үхэл нь яг тодорхой болоо гараад ирсэн чинь төгсгөлдөө бас тэр үхлийг яг иргэд бол те яг эзэнтэй үгсэн гэж бодол хүлээж авч болохгүй одоо итгэх боломжгүй болсон. Тэ өмнө нь бол амьлаа буцаад ирсэн. Одоо тэгэхээр тэр эзэнтэй яг үгсэн үгүй юу гэдэгт бол армон дотроо бол ерөнхийдөө тэр дөрүүд тэр гарч байгаа улс орон бол ерөөсөө итгэхгүй байгаа шүү дээ. Тэ. Юу Маркесийн нэг юм чадвар гэж бас амар хэлсэн дээ. Маркес ингээд юмыг нэг том өргөн сэдвийг нэг хүнлүү ч юм уу дөрлүү ч юм уу ингэж хурааж бацхтаа маш гарамгаа авах шиг. Тэнгуут ингээд бүхэл бүтэн 200 жилийн дарангуйлал гэсэн чинь яг тэрийг нэг бүрчлэн ингэж бичээгүй те эзэнтэн хин гэдэг юм ч тодорхойгүй ер нь яагаад ч эзэнтэн болцсон тийм ээ. Ерөнхий өгүүлэмж нь бол одоо Америк цэргүүдийн дэмжлэгээр тийм ээ ингээд эзэн болсон дарангуйл удирдахч болсон. Ингээд хэмжээгүй эрхийг нэг л хүн ингээд эзэмшиж байж байгаа. Тэгээ улс орныхоо одоо үйл хэргийг яаж явуулж ийн гэсэн чинь мань эзэнт нь үд хүртэл унтжгаад үхрийн сарвч руу очоод нөгөө үнэнээс хуваарлах ч юм уу тиймэрхүү ажил мань хүний хувьд бол одоо илүү гол ажил байдаг гэдэг ч юм уу хамгийн чухал ажил нь гэж байгаа шүү дээ одоо бэлчээрт явуулах юу эрх мэдлийн ордны тагтан дээр одоо үхэр гараа зогссон байдаг ч юм уу тэргээр одоо ингээд эрх мэдэл гэдэг байж тээ одоо ингээд дарангуйлал яаж тогтдог вэ гэдгийг зүгээр л ерөөсөө нэг л хүчний нөлөөгөөр нэг л замаар одоо юу гэдэг ард иргэдэд арчилсан зарчмаар биш ингээд дарангуйлал тогтохоор тэнд нэрээ үхэрч гараад зогссон байж болох. Эзэнтний дотоодыг одоо боловсруулгүй муухай харанхуй дорд байдлыг тэр үхрээр ёгтолж харуулж. Гэхдээ тэр нь ингээд логикгүй биш тий. Одоо жишээ нь бол тэгж эхлэхдээ одоо ордон мордон суурьцсан эзэнтэн байх байгаа шүү дээ. Тийм мэдээж тэр харшид зүгээр нөө өхөр мөхрүүд бэлчээл явжаал байгаа байхгүй юу. Тэгэнгүүт тэрийг тэгж нөгөө харуулж гаргаж бичихтэй гол нь яг таны хэлдгээр тэр нэг эзэнтний тэр дотоод мухгийг эзэнтээ өөрөө тэр тагтан дээр зогсоод ард иргэдээ ингэхдээ бараг тийм үхэл шиг нөгөө хэдтэй харагдагч байсан юм шиг тэгж ёгтолж үзүүлдэг тэр нь бас их гарамгай. Тэгээд нөгөө тийгүр энэ нэг бичлэгийн онцлог гэдээ ярихаар нэг манай одоо яг энэ цаг үеийн нэг хідэн мундаг зохиолчд байгаа шүү дээ одоо. Тэгээд бүгд нэг тийм одоо дараагийн 1000 жилийн хэв зааврыг оюун санаагаараа бүтээгч гэдэг одоо Борхесийг одоо хинчлээ нэг тодорхойлсон байдаг шүү дээ. Маркес өөрөө ч илүү бараг. Тэгэнгүүт яг энэ Маркес Борхесийн нэг урт тийм өгүүлбэрүүд байдаг шүү дээ. Тэгээ хорт могоон газрын үндэсний ингээл янз янзын юмнууд ингээл холиол бичсэн. Рушди дээр одоо айгүй их ажиглагддаг. Одоо жишээ нь Руштигийн тэр маад бас нөгөө орчуулагдсан Флоренцийн шидэт гүнжи яг эхлэл бол ингээд амар угсарсан ингээд урт өгүүлбэрүүдээр явдаг. Тиймэрхүү нийлмэл өгүүлбэрүүд бас Маркесийн өндөр айгүй их гарч ирдэг. Гэхдээ гарч ирэхдээ Маркесих тийм бэлэгдлүүдээр биш. Яг тэр нөгөө Армандо үзүүлэгчээсэн дөрүүдээрээ илэрхийлэгчээсэн тэр үзэл санаагаараа айгүй их илэрч гардаг. Тийм тэр нь бас тэрнгээрээ бас Маркес өөрийн гэсэн яг тийм нэг зохиолно тий дам бэлэгдлүүд биш одоо тийм үзэл санаагаа шууд хурц илэрхийлж гаргадаг тэр ажиглалт нь бас өөрт нь илүүтэй бас байдаг болов гэж санаад тийм. Тэгэл тэр үхлийн хөлөг мөлөг онгоц монгоц гэл нөө ээжийн үхлийн дараа айгүй олон ингээд урт өгүүлбэрүүд явдаг штэ. Гэтэл тэр дунд нь нөгөө нэг эзэнтэн яагаад одоо тэр ээжийнхээ үхлийгч бараг хүлээж авахгүй бараг эргээд амьдлах тийм бараг ээжийг амьлуулах ч юм уу тийм эрх мэдэлтэй. Дээр нь одоо тэр Санчес Мануэл гэл бүсгүүд байшин өгөөл цэцэг мэцгэр болоод байгаа гэсэн тэр ерөөсөө өөрийнхөө эрх мэдэл эзэнтэнд дулдуудаад байгаа болохоос хайр гэж ямар байдгийг бас мэдэхгүй. Тэнгүүтээ тэдгэрийг амар тийм одоо урт өгүүлбэрүүдээр илэрхийлэхдээ тий одоо тэр нар цоолсон цэцгийн дэлбэний хэддэх юм уу ч хэлээ дээ ингээл нухлан булам гэл ингээл янз янзын ингээл амар урт өгүүлбэрүүдээр илэрхийлэхдээ давхар тэнд нөгөө дүрийнхээ үзэл санаа дүрээ яг босгох гэсэн тэр одоо
төрөлцөө онцлогийн ч юм уу дүрээ урлах гэсэн тэр одоо санаануудыг бичлэгээ дээр урт өгүүлбэртэй шууд өгөөдөж баг гаргаж ирдэм болов уу гэдэг нь бас энэ хармон дээр айгүй ажиглагдчихсан. Тэгээд нөгөө бас нэг анзаарах юм юу те одоо юм зөрчилтэй байдал гэх юм уу одоо энэ эзэнтний байгаа байдал амьдралынхын тэр өрнөж байгаа өрнөл те мань хүний өдрийг ингээд харахаар бүр үнэхээр хошин те яана бүр гэж бодмоор мөртлөө тэрийг маркас нөгөө өөрийнхөө айгүй гоё гаажтай хэлээр ингээд биччихээр амар юм муухай сэдвийг айгүй урнаар бичсэн те. Тэгээ нэг амар эрх мэдэл гарсан бүр хатад мөртлөө өөрөө дотроо одоо хүн чанар ч юм уу одоо хүнлэг байдал гэдэг нь одоо бүр доогуур те гэдэг ч юм уу юм сонин юм зөрчлүүд те тэгээд ингээд бичсэн бас айгүй. Тийм тэгээд нөгөө төр Маркесийн бас нэг ийм онцлог яхаа ажиглагдаад идэв. Одоо би энэ амар сүртэй Маркеси ийм зохиолч гээл одоо үеийнх нь одоо мундаг зохиолч одоо Умберто Экогоос ахуулаа өчнөө юмнууд бичсэн байхад хоёулаа бол тийм нэг тодорхойлох нь хаашаа. Зөвөр би мэдээч өөрсдийнхөө мэдэрснээр л ярьж байгаа болохоор Маркеси ингээд нэг амар тийм одоо үзэгдлүүд одоо аллаг хидаан тий тарчлаа одоо гидс мэдсэн цувцсан одоо жишээ нь тэр зарлагдсан өхлийн товчон дээр гардаг тий гидсээ цугулчаал ингээд шороож ирээл алхаад байдаг мэдэг ч юм уу одоо жишээ нь энэ дээр гарч байгаа тэр жишний харгас дарангуйл марангуйл ч юм уу тий хүмүүсийг одоо алж хидэж мэдэж байгаа тэгээ өөрт нь тэр авсныхын дэргэд уйлж исэн эмгэн бол байшин өгчөөл тий нөгөө эдийг бол актер зэрлэг тамалж байгаа штэ тэгэнгүүт тэр тамллууд ч юм уу тэгээд дээр нь ингээл зарим нь ингээд нэг үхлийн орон руугаа ингээд зөөгдөж байгаа авс маус энэ тэргээл ингээд толин тусгалд одоо харшийн толин тусгалд одоо авсны тэр олон одоо дүрс мөрс харагдаж байгаа ч юм ингээд нэг жоохон шитлэг байдлын ч юм уу реализм байдлын ч юм уу тэр бичлэгүүд тэгээд дээр нь яг энэ тэр харгас тамлал мамлал амар юмнуудыг уншаад амар санагдав. Гэхдээ зүгээр ингээд байж л байх ёстой ч юм шиг ингээд бид нар шиг нэг тийм амар юм гараад ирэнгүүт хүн ингээд зохиол тэр юу болов яаг бол ингээд сэртхийгэл ингэдэг штэ. Гэтэл Маркесийн тэр дотор гарч байгаа тийм одоо гаж аимшигтай харгислал одоо тамлал ч юм уу тий аимшигтай үхэл ч юм уу тэр нь зүгээр байх л ёстой юм шиг ингээд хөврөөл байдаг. Тэр нь яг нэг өөрийнх нь бас нэг тэр уншигч автуулж байгаа баг нэг бичлэгийн хэлбэр юм шиг тэрэнд нэг ингээ хүн цочирдоод байхгүй. Тэгэл энэ армонд гарч л байгаа юм байх л ёстой зүйл гэдэг шиг. Тэр юм шиг одоо юм байж боломгүй зүйлийг бодиттой юм шиг ойлгох те. Тэгээд үлгэр домготоо сүлгч гэдэг юм уу юм энэ өөрийнх нь бас онцлог байгаад тах шиг. Тийм тэгээд нэгэ түүх домог үлгэрээр үзэл санаа тэгэл өөрийнх нь одоо хувь хүний үзэл улс нийгмийн талаарх үзэл бодол гэл бүхэл зүйлтэй нь ерөнхийдөө армонуудаа бүгдийг л дандаа хольж утгаж бичдэг. А гэхдээ бүгд өөр үүдэг тий. Хайрын сэдв ямагт явж л байдаг. Тахлын үеийн дурлалч дээрш тэр улс төрн гарч л байдаг тий. Хорондоо тэнч бичгүйгээ богинохын тууж бичсэн ч гэсэн дунд нь нэг хайр явж гин. Тэгээ улс төр нийгмийн байдлын давхар явж гин гэдэг бүхэл асуудал нь байж байдаг. Хэсэн мөртлөө бүгдээрээ өөр байдаг нь тэр реализмын ч юм уу эсвэл тэндээ ингээд нэг одоо сайхаар ямаадс ингээд үйл хөлөглөөд бараг ингээд нисээ явчих тий. Дөнгөт ингээд юусаа гайхшрал төрөхгүй байхгүй. Зү ингээд нисээ явчих л орны цагаа даваатайгаа тий. Явчих юм шиг ингээд нэг санагдаж байгаа тэр нэг яг зохиолчд яг өөрт нь байгаа л тэр нэг ур чадварын дүрслэлийн онцлог юм шиг байна. За тэгээд мань хүний энэ ном болохоор ерөөсөө Маркес маш олон дарангуйлагчийг энэ эзэнтний дүрлүү шингээсэн л гэдэг юм байл л да. Тийм нөө Мексик энэ төр Америк тэр хавийн тий Колумбийн, Испанийн, Венесуэлийн гэдэг ингээд нэлээд олон юм бодтой дарангуйлагчдыг тэр юундаа шингээсэн. За мань хүнийг энийгээ бичиж байх үед бас Латин Америкийн улс төрийн байдал ч гэсэн нэлээд дээдрэтэй тийм ээ. Маркес ч өөрөө бас коммунист үзэлтэй тийм ээ. Гэх мэт тэгэн гутаа нөгөө 100 жилийн ганцаардлаа бичсэн бөө нэр алдарт хүрсэн. Маш хариуцлагатай тийм бас. Гут ингээд маш их нэр алдар дуу цуйлааны ард ингээд өөрийгөө одоо уншигчдад болоод уншигчдад гэхээс илүү өөртөө дахин одоо шинээр нотлохыг хүссэн. Яг тэрний ард гарсан л бүтээл юм байл л дээ. Тэгээд энэ номыг бичих гэж Маркес дотроо бол маш их юм зөрчилтөө энийг гараасаа гарах гэж нилээд их зовж дахин засаж тийм ээ тэгжэл хийсэн бүтээл юм байл л дээ. Би өнөөдөр Маркесийн яг энэ намтрыг уншиж байгаад яг тэр энэ эзэнтний намрыг яг бичиж байх явцдаа эргээд нөгөө төрлөх тосгондоо ч үл ирсэн гэсэн. Тэгээ сурвалжлагч ингээд уулзаад асуусан чинь би одоо ингээд
жирийн сэтгүүлч байхад те жирийн сэтгүүлч байхдаа би алдартай зохиолч болохыг хүсдэг байсан. Одоо болохоор би эргээд л өдөр болгон гоё шин сонин сайхантай сэтгүүлч болохыг хүсэж байна. Тэ би ер нь ингээд дандаа л болж чадахгүй юм аа. Хүсдэг хүн юм байна гэдэг айгүй инээдтэй. Нөгөө нэг айхтар мундаг 100 жилийн ганцаардлын зохиолч. Бүр тий. Би бодсон байхгүй юу? Эзэн тийшгээ бүр ганцаардсан байна. Нэр алдарт нэг хүрчгээр нөгөө тий чинь ингээ авч явах гэж айгүй хэцүү эргэн тойрон бөөн хүрээд. Тэнгуут тэр зохиолчороо үлдэх юм уу? Тэ 100 жилийн ганцаардлын Маркес үлдэх юм уу? Эсвэл ерөнхийдөө сайн зохиолч Маркес байх юм уу те. Гэтэл тэр нь жирийн сэтгүүлч байж байгаа тэрэнд хүрэхэд амархан байсан чинь 100 жилийн ганцаардлын дараа тэрийг нотлоход асар хэцүү байгаа учраас тэр хүн тэгж хэлсэн байгаа аахгүй айгүй нийтдээ. Тэгэл энийг уншаад одоо юу гэдэг юм Аквабас өөрөө бичдэг штэ. Тэр тусмаа чиний ингээд нөгөө өгүүлэлэг энтрийг уншихаар чинь бас юм нөгөө шууд реалист бичлэгтэй биш те. Жоох юм адармата бичлэг сонгож бичдэг. Эдгар Пог арга одоо чиний нөгөө юу ах те. Муцаа гэх. Эдгэр Позог. Зүр тэр яг зохиол муцаа олгож ирсэн гэдэг. Одоо ер нь тэр муцаанаасаа гарахыг хичээж байгаа. Яг би бичдэг хүний хувьд яг ер нь ингэж бодлоо л доо яг нэг л уран зохиолын маш олон төрөл зүйлүүд байгаа тийм шидэт реализм, реалист, материалист. Тэгэл Маркесийг болохоор шидэт реализмын одоо гол төлөөлөл гэдэг тийм. Тэгээд ерөнхийдөө бол Сервантасаас хойш ерөнхийдөө нөгөө гарсан уран зохиолууд байна шүү дээ. Нэлээд зарим нь реалистж байгаа. Тэр уран зохиолуудын ер нь явсан явсны үндсэн дээр арай нэг өөр армоны бичлэгийн төрлийн завгрыг одоо бол Маркесийн 100 жилийн ганцаардал бүтээсэн. Тэрнээс өмнө бол хэдүүлээ Сервантас л ярих хэрэгтэй ч юм уу. Тэ жүжигчдэр бол одоо Гёте ч юм уу тий. Тэгээ өгүүлэг дээр болохоор Борхес ч юм уу нэг ийм заагууд байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэндээс хойш явсаар одоо яг Маркесийн 100 жилийн ганцаардал дээр ирээд тийм бичлэгийн нэг өөр өнгөйс армоны тийм нэг өөр төлөвшөл тий. Юмроо одоо нэг хүн төрлөختний уран зохиол өөрөө чиглээд гулсаад ингээ ерөөсгөөдөө шууд орчиж штэ. Маркес өөрөө оруулчихж байна. Авиас чадвар тэр оюун бэлгээрээ. Тэгэнгүүт би Маркесийг ингээд сүүлд яг эзэнтний намрыг уншсан чи надад нэг бодол төрөхгүй юм. Маркес бас тийм реалист зохиолч бас санагдаад. Тэгээ яг нөө бичлэгийн өнгө байсан хэдийгээр тийм шидэт реализм байлаа ч гэсэн реалист уран зохиол гэдэг маань өөрөө бас нэг тийм муу дүр байдаггүй тий. Одоо Гюстав Флоберийн Бавари хадагтай гарснаас өксүүлээ ч юм уу. Одоо Достоевскийн одоо хамгийн алдартай армон биш үү Гимзимэ Раскольников хүн алыг алчиж байгаа шүү дээ бүр аллагын сэтгэлтэй. Нэгийг нь бүр сүхтээд алчиж байгаа тий. Ерөнхийдөө бол хоёр юм их сүхтээ алчиж шүү дээ. Тэр охиныг бол би алыг гэж бодоогүй ихтэй л алдсан гэл. Тэгэнгүүт Раскольников хэдий алуурчин байлаа ч гэсэн уншигчд ингээд цэвэр буруутгаад энэ бол хэвээр адгийн муу ингэж хэлж чадах. Тэр нэг реалист уран зохиолын бас нэг гол онцлог тэндээ байд юм шиг. Тэгэнгүүт яг би энэ Маркесийн эзэнтний намрыг яг ингээд дүрийнх нь хувьд тэр одоо яг бодоод үзэхээр энэ эзэнтэн өөрөөс төгсөлт нь ганцаардж जैन тий. Айгүй амар нөгөө харгис дарангуулагч маань одоо маш тийм эмгэнэлтэйгээр одоо төгсөж байгаа шүү дээ. Тэгээд ингээд жинхэнэ одоо ингэж үнэндээ бол жинхэнэ амьдрал тий хүн бүгдэд одоо илхэн байдаг гэдгийг л одоо эзэнтэн тий амьдралын энгийн сайхан гоё тэр одоо эрх мэдэл чунах тий тэр одоо хүснэ тачаах хурцл одоо тэр бүх одоо тэр зовлон шаналл болоод байгаа өөрт нь тэр бүхэндээ биш зүгээр л ил одоо энгийн тэр сайхандаа байдаг юм а гэдгийг одоо өөхтий хүртэл ухаараагүй маа гэд. Тэгээд ерөнхийдөө тэр нэг төгсгөлийн ерөнхийдөө тэр үхэл ирж байгаа хэсэг байдаг шүү дээ. Эцгийн ноорхоо яг нэг хадуур матууртай гэдэг дүрсэлцэн Маркес тэгээ бичсэн. Тэр үхэл ирж байгаа хэсгээс ахуулаад яг нэг төгсгөл хүртэл нь бас уншихаар яг тийм эзэнтний дүрийг бас нэг талаар ингээ өрөвдөд байдаг байхгүй. Нөгөө нэг актер дарангуйлагч чинь. Тэгэнгүүт Маркес бас нэг тийм реалист чинь бас дүрийн тэр санааг бас энэ армон дээр бас онцолж. Эзэнтэй эдийн муу хүн байсан ч гэсэн эцэст нь уншигчдад бас нэг өрөвдөл төрж шít. Тэгэхээр бид нэг хүний оршихуйг ямар ч муу хүн байлаа гэсэн амьдрал ямар ч муу одоо тийм алуурч одоо хулгайч хүн байлаа ч гэсэн тэр хүн болол төрсөн бол тийм ямар нэг хэмжээгээр одоо нөө бөгчний эсний эсмиг бол гэдэг нэг хамаагүй алчиж болохгүй наа чи бас энэ үйлсэд бас нэг чухал үүрэгтэй байж магадгүй гэдэг шиг тийм энэ нэг хувь зэндаа алуурчин байлаа ч гэсэн ямар нэгэн үүрэгтэйгээр л хүн болоод төрсөн байдаг байлгүй. Тэгэхээр нэг хүний оршихуйг бид нэр
бусдын ярианаас ч юм уу үг үйлдэлээр нь ч юм уу хүн өөрөө нэг тийм шүүж болохгүй юм шиг тийм сэтэл санааг надад тийм бол одоо социализм биднэрт одоо пропагандагаа болж ашиглахтаа суулгахыг хичээсэн боловч уран зохиол өөрөө хүний амьдралыг харуулж байгаа болохоор хүн тэр чинийгээрээ муу ч юм уу те эсвэл хүн муу байсныхын төлөө бид нар нийлээд ч юм уу жижиглээд эсвэл сайн байсныхаа төлөө хүнийг чи муу байна гэд тэгэх боломжгүй тийм ээ уран зохиол бүх юмыг чөлөөтөө ингэж харуулснараа хүн өөрөө тэндээс ухаарлаа олж авах ч юм уу те ямар эрх зүйлэл ухаарлт бүрхийн тэр боломжийг чөлөөтэй тавьж өгдөг. Яг тэр шиг энэ дээр ч гэсэн эзэнтэн маш их эрх мэдэлтэй, бараг бурханчлагдсан шүтгэдэг эрх мэдлийн өргөнд бараг зүгээр одоо хүний наснаас ч давсан 200 жилийн хугацаагаар амьд өгүүн мэддэхгүй ингээд тэр хүн амьд ахуудаач амаргийнхаа явцад нэг хотоороо нам хүн болдог тийм байгаа боловч эцсийн дүндээ тэр эрх мэдлийн ордон гэдэг бол яг ордон юм уу эсвэл бараг шорон юм уу тэр эзэнтэн яг бүхнийг үнэхээр эзэлсэн тийм эзэн юм уу эсвэл өөрөө өөрийнхөө тэр бүтээж босгосон дарангууллын систем дотроо байж байгаа нэг өрөвдмөр нэг оршихуй юм уу те тэрийг хүмүүс бас өөрсдөө л харж дүгнэх тэр боломжийг тэгтээ нэлээд хоржоонтойгоор ингээд өгсөн. Тэгэнгүүт мань хүний тэр урт удаан жилийн дарангууллын эсрэг яг урт удаан насан туршийн ганцаардлыг бас яг эсрэгцүүлээд тавьж өчөж байгаа. Тэгээ эзэнтэнтэй хайр байхгүй, инэрл байхгүй, өчнөөн бүсгүйтэй амбаргалсан ч алийг нь ч одоо яг тий хайрлаагүй өчнөөн бараг мянган хүүхэдтэй бол ганц бүсгүйд хайрлаад байсан чи тэрийг хайрлаж өөрөө үнэндээ чадахгүй байхгүй хэлбэр нь тий ээжтэй ээж нь л түүнийг эрх мэдлэр л дарангуулах гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ бүх түүний мэддэг зүйл нь өөртөө олж авсан эрх мэдлийнхаа хүрээнд тэр сүр хүчээр л далайлгах, үгээрээ л харьцах болохоос өнөө хүн ёсоор харилцах, хүнд хүнлэг хандах гэдэг зүйлийг одоо ор мэдэхгүй тийм ээ. Тийм. Тэнгууд яг иймэрхүү хүний дэвсгэрлөө нь одоо ерөнхийдөөс яг хүн гэдэгтэй сэдвүүдээр нь буулахаар юм. Өргөсгөөд одоо эн чинь одоо бүр улс орныг захирсан удирдахч байгаа даа шүү. Гэтэл бас нэг хүнд те одоо үнэхээр тэр хүн удирдахч байхаар эзэнтэн байхаар тийм тэрэндээ дүүхээр тийм хүн юм уу гэдгийг мэдхгүйгээр эрх мэдлийг өгвөл бас ямар хор уршигтай болохыг бас давхар харуулад идэх тийм ээ. Хамгийн төгсгөлт хамгийн төгсгөлт нь нөгөө одоо баярын тийм хонхны жингэнэнүүд явж байгаа шүү дээ. Эзэнтний. Тэгэхээр тэр нэг талдаа ингээд одоо зохиолын хувьд бол эрх чөлөөний одоо дуу жингэнэ тий дарангууллаас гарлаа гэдэг дуу. Тийм бичиг үсэг мэтгэхгүй. Одоо бүх хүмүүсээ ингээд хөөгөө явуулчихж байгаа шүү дээ. Жанжтуудаа одоо би ер нь ганцаараа гэхдээ эрүүл мэндийн сайд байх хэрэгтэй тий. Өөрийг нэмчилдэг хүн байх хэрэгтэй удаанаас нь. За нэг бичгийн хүн аваад авчий дөө. Ухааны бодож шүү дээ. Бичих хэрэг гарч магадгүй гэдэг. Хэвшмэл санаа бол урлагийн дайсан. Урлаг үгүй болвоос бидний сэтгэх, шинэлэг өнцгөөс харах, өөрсдийн ертөнцийг сэргээн шинтгэх чадвар доройтон бүхэн. Салман Рүшди. Нөгөөтэйгөр энэ одоо нөгөө өрөвдөлтэй дүр гэж ярьсан шүү дээ тий. Одоо эзэн маань өөрөө их өрөвдөлтэй нөгөө орд харш тий ганцаардлынхаа одоо тэр эрх мэдлийнхэн тэр харшин ч өөрөө их тэр ганцаардлын том тойрог юм уу гэж ярьсан. Үүн дээр яг ээжийнх нь бас нэг хэлсэн үг гэдэг хэвхэв. Армоны яг дунд хэсгээр нэлээд байгаа. Бас яг хоёрдугаар бие өгүүлэгчээс эхэлдэг өгүүлбэр хаа тэр нь болохоор ээж ингээд бүх хүн одоо энэ эзэнтнийг маш том эрх мэдэлтэй одоо маш мундаг тий одоо дээд одоо тийм хүн одоо бурхан адил тавьсан байгаа. Тийм шүтцэн байгаа. Тэгтэл ээж нь болохоор миний хүүч нь их өртөө их ядруухан хүн юм штэ гэд. Хүн болгон тэрийг одоо хамгийн том асар баян тий ингэжсэн чи ээж нь тэгж хэлдэг. Ээж нь тэгж хэлэхдээ яагаад тэгж хэлсэн бэ гэхээр миний хүү одоо тэр харгас дарангуйлжтэй яалсан хүмүүс тий мэдээд нь штэ тэрийг нь маш олон хүнд амны өрт, маш олон хүнд амны өртөө хүн маш ядуу байдаг. Гэдэг утгаар бас нэг тэгж одоо хүүхээ тэр мөн чанарыг хамгийн гол мөн эзэнтний ер нь хамгийн гол мөн чанаруудыг нь ээж нийл гаргаж хэлдэг. Маркесийн тэр өгүүлж байгаагаар бол ард иргэд мэдчихаа ч гэсэн хэмж хэлэхгүй тий бүгд л одоо дахин шүтэл байгаа. Тэгэхээр бас яг тэр нэг дүрийн тэр цаатлын өрөвдөл тэр нэг ганцаардл руу тэр дөтлөх тийшээгээ шургах одоо тийшээгээ агуулга одоо өгүүлэмжээ тий дүрээ одоо хөллөж орох тэр одоо илэрхийлэл тий одоо анхан шатных нь одоо замыг тэр ээжийнх нь гол үгээр мөн чанарыг илэрхийлж чад дүрээ бас тэр ганцаардл руу
эзэнтний гол дүрээ Маркес өөрөө бас хөтөлж оруулж байгаа. Тэр нь бас их урам ухаантай бас их гой санагдаж байна. Уг нь одоо эзэнтэн бол хайрыг ч юм уу хүн гэдгээ мэдрэх те инэрл нэгүслийг одоо өчүүхэн ялбагч болон мэдрэх ганц боломж нь тэр хүн бол уг нь тэнгэрээс унаж цэцэгнээс ургаагүй ихээс төрсөн хүн байгаа байхгүй. Тэгээ ээж нь амьд зэрэг байгаад идэг. Мань хүн даанч одоо тэр их сүр Баллона альваад ороо тий. Мэдлийн дор одоо өөрөө тэрийг харж чаддаггүй. Тийм байгаа байхгүй. Тэгээд хичнээн одоо мундаг бараг бурхан шиг тийм амьтан болцсон байсан ч хүн ээжийнхээ хувьд бол ердөл хүүхдэн шүү дээ тий. Тийм ч учраас цор ганц үннийг ээж нь хилдэгдэд энэ дээр бол бас нөгөө одоо үнэн худлын сэдв бас өндөгдөг шүү. Эзэнтний хувьд хамгийн их итгэж явсан одоо дотн найз урандаа ч өөрөөс нь эцэст урагдаг. Өөрөө өөрийнхөө одоо хоёр дахь нөгөө ингээд тэр чи юу гэж хэлэх вүлээ? Хувилбар гэх юм уу? Болгож исэн нөхрийг ч өөрөө орлон тоглогч штэ нэг үгээр тэрийгээ ч их хэрцгийгээр одоо өхүүлчихдэг тийм ээ. Хайрлсан бүсгүүдчүүдээ ч хайрлтгүй гэдэг. Өөрөө тэр ёстой насны намарт гүйцэтгэхийн цагт болохоор тий хин ч өөрт нь одоо чиний итгэсэн хүн ч өөрт нь үнэнч байх боломжгүйдийг ойлгодог тий үнэнд гүйцэтгэдэг. Тийм яг миний үнснээр баг тэр дүр нь өөрөө ч баг ойлгоогүй юм шиг. Ойлгохгүй байсараа гал ингээл явчихчаа. Тэгэд яг ингээд Маркеси одоо тэр одоо хүүрнэлийн 3 дугаар биений одоо өгүүлэгч нь тий биднэрт бол одоо ингээд ийм байсныг нь одоо ингээд ойлгоогүй явж байгаа. Түүнийг тэр одоо хайрыгч мэдрээгүй хайрыгч барыг тэгээд ойлгохгүй байсан ч ихтэл нөгөө нэг ирэх мэдлэлт шунсан дарангуулагч ихтэл тэгээ өнгөрч байгаа шүү. Гэтэл яг өөрийг нь ганц яг хайрлсан хүн бол ээж нь. Яг өөрт нь яг үннийг хэлээд өгсөн хүн бол нөгөө орлон тоглогч нь байхгүй. Чи бол ийм би чамайг баг үхээсэй гэж ирэх мэдлийн манд боомлсон ингэж чамайг би бол үхээсэй гэж баг өдөр болго ингэдэг байсан. Чи бол ийм тийм хүн гэдэг яг бүх үннийг нь хэлээд өгч чаа. Ганц хүн нь болохоор тэр орлон тоглогч нь. Тэнгүүт орлон тоглогчоо алдахдаа бас нэг ганцаардаг. Би одоо ингээ ойр ганцаараа баг үлдэж байна. Тэ? Нөгөө өөрийнх нь нэг хувилбар ингээ байхгүй болчлоо. Тэгээд нөгөө талаар өөрийг нь хайрлсан нэг хүнийг бас алдахдаа ганцаардаг. Гэт нэг уран зохиолын тэр нэг санааны тэгээд энэ юмыг хооронд нь холбох, сэдвээ зангидах, дүрээ босгохдоо те ямар үйл явдлууд дээр те дөрүүдийн ямар тэр санаа сэтэл дээр урлах гэж босгох гэдэг юм нэрээ үнэхээр энэ зохиолч энэ суутнууд сонгодгоод нэрээ үнэхээр гайхалтай уралдсан байна л гэж би ер нь бодсон л доо. Бүтэн ертөнцийг бий болгоод тэрэн дотроо хүмүүсийг ингээд яг л амьдрал шиг ингээд тий ном дотор жүжиг тоглуулж байгаа юм шиг л ингээд. Тий ингээд 200 жилийн ерөнхийдөө улс орны үйл явдал өрнж байгаа бүгдийг нь хураангуйлж базж байгаа тий. Гэтэл яг түүн дотор гарч байгаа дөрүүд маань хэдвүлээ тий. Олныг ингээ хамруулад яг бичиж байгаа юмнууд нь байгаа шүү дээ. Гэтэл энд яг гарч ирж байгаа тэр нэг гол цомхон эдэн дүртэй л байгаа шүү дээ. Нармаа өөрөө үүнийг бараг ингээ жүжиг болгоод театрууд ус ингээ тавьж исэн. Би өнөөдөр сонсч исэн. Тэгэхэд бол энэ өөрөө ингээ хитгэн дөрүүтэй л байгаа байхгүй. Гэтэл 200 жилийн дүрийг 200 жилийн түүхийг тэгээд нэг дарангуйлал гэдэг нэг одоо тийм мунхаг эрх мэдлийн гартай дарангуйл төвлөрөх. Тэгээд дээр нь одоо яг энэ нөгөө 1984 шиг тий. Яг тийм нийгмийн бас нэг арай өөр ертөнцийн арай өөр тийм одоо юу гэх хүн ардын л нэг хэлбэр нь болохоос бас л 1984 шүү дээ Маркеси эзэнтний намар бол. Гэтэл тэдгээрийг хамгийн гол нь Маркес яаж үзүүлсэн гэхээр хүний тийм шууд дарангуйлын системээр нь биш. Дарангуйлж байгаа тийм шууд одоо тэр дүрийнх нь өөрсдийнх нь тэр шууд үйл явдлуудаар нь биш. Тэр дөрүүдийн дотоодох сэтгэл зүгээр нь тэр дарангуйллыг илүүтэй гаргаж ирсэн, харуулсан. Тэр одоо жанжтан ч байна, ирж байгаа тэр одоо европчууд нь ч байна. Нөгөөтэйгүр би бас нөгөө эзэнтний намар гэдэг нэрэн дээр бас бодохоор бас эзэнтэн ингээд намар болохоор тэр ирэх мэдлийн гой юмнууд нь гялбаа юмнууд нь яваад байгаа байхгүй юу. Тэгэнгүүтээ яг тэр европчууд ирээ сүйрэл нь болохоор яг өвөл тохиож байгаа шүү дээ. Тий энэ утгаараа бас нэг намар ингээ мандаа. Тэгэнгүүтээ би нэг юу хэлчихв. Нөгөө эхний подкастэнд пүрэв давгүй яг одоо энэ намтар номын тухай ярьж урсан аахгүй. Энэ хүн ингэж ярьсан. Тий энэ намар гэдэг нэрийн тухайд одоо шарлсан навч гэдэг одоо шар навчны тухай хэрэг гарах юм бол тэр Латин Америкийн халуун бүс ч одоо нэг л улиралтай намар байхгүй. Тэгэхээр тэр шар навч юу илэрхийлж байна вэ гэхээр ургаад хагдарж байгаа навч биш. Анхнаасаа л бусад навч нь ногоон байхад ямар ч одоо шимш болоод хатаж хорчиж шарлсан тэр
навчиг хэлж байгаа байхгүй. Тэнгуут энэ ном дээр хүрээд ирэхээр яг угаасаа эзэнтний намар нэртэй. Гэхдээ цаад явтал нь болохоор энэ эзэнтэн бол дотроосоо тий одоо хүнийхээ хувьд одоо хүн чанар одоо юу гэдгийг зүрх сэтгэл ёс суртахууны хувьд бол ямар ч одоо тий шим шүүсгүй болсон. Хатгашаа ямар ч өгөөжгүй тий одоо тийм хатаж ухаарсан чигэл тийм тавилан ард иргэдтэй ямар ч өгөөж байхгүй тий тийм баг нөгөө юу явж байгаа юм бэ. Тэрийг би нөгөө пүр давгай юунаас ярианаас гэж тэгэл ямар гоё юм уран юм битээ яасан ч гоё тэгээд орчуулагч хүн чинь ингээд юмаа ухаж ойлгоод тий ямар ч гоё судалт юмтэй тэгээд яриан дундаа гоё санагдчихсан. Тийм байна тий. Тэгээ эзэнтэн маань бол юу штэ өөрийнхөө үхэлт их санаа зовдөг. Аргагүй штэ тэр өөрөө үгснээр өөрийнх нь хязгааргүй их мэдэл төсөн. Амьд үжиж ядаж ирэх мэтлээ аль чадхаараа хадгалж үлдээ. Тэр нөгөө нэг төлгөч үтлийг нь орон дээрээ тий. Тэгээд тийм одоо мухар сүсгтэй ч юм уу нэг талаар. Угаасаа мэдлэг боловсралгүй байдлын эсрэг талд юу аах вэ гэхээр мухар сүсэг тиймэрхүү юм байдгийг бас явагдалж байгаа юм тий. Тэр нөгөө үхэл нь ирээд нөгөө аваа явах гэж байгаа шүү дээ. Тэнгүүт үгүй надад зүүн чи ингэж хэлсэн би орон дээрээ одоо тэр гой гутал явтаага одоо ингээ үхэх хэвээр үгүй чи бол энд үхнэ. Гэхдээ чамайг тэгж үхсэн гэж бусд нь одоо хүнд хийлж итгүүлнэ тий. Гэт одоо ерөнхийдөө хийлж байгаа. Тэгэхээр тэр нэг одоо дүрийн зөрчил санаан дээр яалтчгүй л одоо эзэнтэн бол яг одоо нөгөө таны саяын пүрүүд авба хэлдэг гэдэг шиг дотроосоо өгөрсөн тэр нэг эрх мэдлээсээ зуурсан тэгээд эцээ хүртэл ерөөсөө тэрийгээ одоо тий тавихгүй тэр нэг мухар сүсгтээ итгэсэн тийм одоо мунхаг одоо дүр байсан тэгж одоо тэр амар том дарангууллын системийг одоо бий болгож тогтоосон тэгээд эцээст одоо Франц Раблегийн одоо Гаргантия Пантагрел байна тий тэгээд яг энийг хэлэхэд нэг юм байна л одоо жинхэнэ одоо тийм суут бүтээл тий мундаг зохиол бол нэг бол одоо эмгэнлээс нэг бол одоо тийм уйдд зүрхлэмгүй тийм бой уран хошигнолоос тий бүтдэг гэдэг одоо ерөнхийдөө Борхесийн ч лөө Шекспирийн ч лөө нэг хийсэн юу гэдэг ерөнхийдөө л хүн төрөлхтөн тийм хошигнол эмгэнлийг одоо хэр сайн хошууснаас сайн ном бүтнэ гэж ер нь их судлаад бас үзсэн байдаг шүү дээ тий тэрэн шиг яг ингээд төгсгөлдөө одоо тийм амар муухаг тий одоо ийм байлаа гэсэн ч гэсэн тэгээд нөгөө нэг орон дээрээ яг ингээд өөрийнхөө одоо би одоо үхнэгээ үхэлтэй хүртэл тэр тэгж мархах гээд эрх мэдлийнхээ төлөө гой сайхан байх гадаад гялт сал байдлынхаа төлөө тий үхэлтэй хүртэл тэгж байгаа тэр нэг хоржоон нь бас өөрөө их урам бас тийм зөвүүн санаач. Тэгээд энэ дээр болохоор надаа яг тийм алхам тутамдаа ингээд нэг уран ёгоо тий хошигнол эмээнл хоёр тий ганцаардл дүрийн хоёрыг байнга ерөнхийдөө харгалтуулж исэн санагдсан. Тэгээ хамгийн эцэстээ болохоор юу хэлэх гээд энэ хэрэг тэр Гаргантия Пантагрелийн төгсгөлд ерөнхийдөө Гаргантия Пантагрел тэгээ Пантагрел ер нь юуны ирэлт ерөнхийдөө хатаж явсан жинхэнэ мэдлэгийн төлөө явсан байдаг тий төгсгөл нь тийш дуусдаг. Тэр шиг бас энэ армоны төгсгөл ч гэсэн ерөнхийдөө боловсрал тий эрдэм мэдлэг гэдэг маань юу вэ тий тиймгүй хүн одоо ийм мунхаг зүйл хар бараан зүйл эцээцэд одоо юунд хүрэх вүлээ ямар тэр одоо оршихын ганцаардл руу бас хөдлөх вүлээ гэдгийг бас давхар бас мань хүн бас зохиолдоо бас илтгэсэн л баг. Нэг юу чанарч ингээд одоо зөвлөх юм бол маш олон тэр номыг ингээд сайн тэмдэрх юм бол тал тийшээ гарсан юм маш олон сэртэнтэй нэг тийм зүйлч юм байна. Юутай ч очиод холбож тайлбарлаж болно тий. Эзэнтний намрыг жишээ нь үлийн үрээр тайлбарлаж болж байгаа тий. Шашны югаар ч юм уу тий. Бүр карматай холбож болж байгаа улс төртэй тий. Хүний хүсэл шунал одоо юу гэдгийг боловсрал мэдлэгийн одоо тий. Харанхуй муухгийн одоо үр дагавар ч юм ингээд олон юмтай ингээд очиод юугаар ч ингээд тайлбарлаад ярьсан болохоор юм гоё баялаг тий. Ингууд би бас бодож исэн. Энэ номыг бол бас унших хэрэгтэй байна. Бид нар ч гэсэн хүн ер нь үргэлж дарангуйлал хүчирхийллээс цухтдаг штэ. Хүнд их чөлөө чухал штэ тий. Гэтэл улс орны одоо юу гэдгийг засаг төр ч юм уу ер нь хүний амьдрал айгүй эдрэгтэй болохоор дарангуйл руу гулсах магадлал ингээд ер нь хүн эвгүй ах юм бол бас тийм магадлал бүр ганц хүнийг битгий хэл те. За гэр бүл дотор хүртэл дарангуйлагч байдаг шин. Хүн ер нь тийм юм руу гулсаж орохтой их амархан. А бүр бүтэн нийгмээрээ тийм юм болцоо. Одоо бидний иргэн тойронд ч байж та хойд солонгос ч гэдэг ч юм уу. Одоо хойд солонгосын өдөртөгч ч гэсэн яг орлон тоглогчтой гэл ярьдаг штэ те. Тэгэхээр яг дарангуйл нэг тийм хэлбэртэй байгаа байхгүй те. Хүч, эрх мэдэл юм
мунаг харанхуугаар бусдыг ингэж дарлаж хүчээрээ ингэж барьж тэгж байлгадаг хүний эрх чөлөөг бод юм байна. Унших мэдэх сурах одоо юу гэдэг бүх тэр эрх чөлөөг бод юм байна. Энэ номд жоохон хоржоонтой нэхэр дарангуулал юу нь бол хүнлэг ёсны өмнө ямар ч хүчгүй эсвэл жамаараа яваа ертөнцийн өмнө ямар ч хүчгүй гэдгийг бас Маркес харуулсан юм шиг. Яагаад гэвэл эзэнтэн яг үнэндээ тэр их мэдлийн ордонд бол хөөрхий өөрийнхөө итгэсэн тэр юм дундаа л дууссан. Гэтэл яг энэ номд гол нэг авштай тал нь эзэнтэн байгаа үгээс үл хамааран улс орон цаашаа жамаараа явсаар тэр нэг их мэдлийн үргэлжлэл сүлд нэвтэрч байгаа бид гэд яриад байгаа нэг тодорхойгүй нүктийг хурлын юу байдал байдаг тэр нь айгуу гоё надад болохоор тэр нь цаагаараа Маркес хичнээн ингээд дарангуулал амар хүчтэй дарангуулал тодорхой нэг цаг үед юмыг ингээд сүр хүчэндээ иргэшээдэг ч гэсэн эцэст ингээд хүнлэг ёсны өмнө бол дарангуулал ямар ч хүчгүй маа жам ёсны өмнө дарангуулал ямар ч хүчгүй хичнээн мундаг удирдахч байсан хүнийг үхэл тусан гарцаагүй гэдэг юм гарцаагүй юм бас ингээд хаалруу унах нь тий хамаагүй гэдэг. Тийм ерөнхийдөө гэсэн дарангуулаас их зайлс хийдэг шүү дээ. Ярьцгаадаг шүү бид нар. Сонгуул болохоор л энэ сэдв хүндэгдэг шүү. Бид нар одоо юм нэг намын тогтолцоо руу ингэх гэж энэ бид нар одоо ингээд хүмүүсийн дарангуулагчд гэдэг ч юм уу тий улс төрийн одоо том хүчний эсрэг бид нар чатгаараа ингээд эргээд арчилсан улс орнд байгаа учраас бид нар ингээд тэр зүйлээс хүрэл сэрэмжилж идэг шүү дээ тий. Тэгээд нөгөөтэйгөр яг нөгөө эрх чөлөө гэдэг гэмийг бол нэлээд дөрүүдээ бас айгүй сайн шингээж өгсөн л байгаа юм л тоо. Тэгээд ерөнхийдөө эзэнтэн өөрөө бас тэгээд төгсгөлт маань одоо тий 3 дугаар би бол ингээд үхлээ. Тэгээд тэр баяр хөөрийн хонгоны жингнэнийг дуулаагүй маа гэж байгаа өөрөө бас нэг эзэнтэн бас өөрөө нэг эрх чөлөөтэй болж тэгээ өвчл тэр нэг эрх мэдлийн тэр нэг өөрт нь тий байнга зуураастай байгаа өөрийнх нь тэр одоо мунхаг харанхуй бүх зүйлээсээ ангиж ирж байгаа. Нөгөөтэйгөр орлон тоглогч нь тий өгчээж бас эрх чөлөөтэй болж байгаа. За тэгээд эзний үхлээр бас нэг тэр одоо ордонд байдаг тий тэр хөрхи авхаанар мавхаанар ч юм уу одоо бүх улс орн бүх чөлөөлөгч байгаа. Тэгээ тэр генералуудын бас тэр нэг генерал минерал гэл нэг тодорхойгүй бүлэг хүмүүс гэдэг байгаа шүү дээ. Тэдний үхлээр бас тэр нэг аарл чөлөөлөгдөөд тий. Тэгээ европчууд бас нэг ирж чөлөөлөөж байгаа юм шиг тий. Тэрний яг өөрийнх нь нөгөө нэг хиний Маркесийн зохиолчийн өөрийнх нь яг өөрийнх нь нөгөө тодорхой улс төрийнх нь үзэл санаатай илүү хамаатай байх л та. Ямар нэгэн ингээд үхлийн дараа эрх чөлөө бас ингээд ирээд байгаа. Ямар нэгэн соёл иргэншил устж ийш түүн дээр одоо шинэ иргэншил бий болдог ч юм уу тиймэрхүү зүйлгээд нэрээ үнэхээр л яг таны хэлдгээр уудлаад байвал хичнээн сэртэнтэйж болохоор одоо тэгээд Набокын үг гэдэг чинь бид нэр одоо зохиол бүтээлийг хичнээн уншлаач гэсэн одоо бидний нээгээгүй ямарваа нэгэн одоо нууц сууд бол тэр дунд нь заавал үлддэг гэдэг шиг ямар нэгэн одоо тийм гоё зүйл унших тусам л одоо шин сэтэл санаа, шин мэдрэмжийг өгөх тэр бүх зүйлүүд бол эзэнтний намар дээр бол үргэлж байх бах. Тэгээд би бол ганц уншаад бол үнэхээр хангалтгүй арга байлаа гэж бодож исэн ах үсээ хадаа. Ямар ч байсан унших юм бол амар хошин югоо мэдрэн тэгээд тэр Маркесийн гоё текстийн гоё урам зүйлсийг мэдрэн. Тэгээд орчуулга маань бас өөрөө их гоё уран штэ тийм монгол хэл рүү бол ерөнхийдөө тэр нэг хөхвийн тийм нэр алтан үдэд алтан үд шагналыг орчуулгын бүтээлд авсан. Тэгээ одоо тэр нэг хөхөн инээд намрын тэр нэг хөхл бие туяа тэр юунуудыг ингээл айгуу гоё ингээл холбоол яг гоё тийм өгнүүдээр ингээд ерөнхийдөө бас зурцсан. Тэгээд одоо камиугийн яг нэг юу гэдэг штэ тахал байдаг штэ яг дунд тавируугаа ороод ирэхээр нэг амар урт өгүүлбэртэй болол явдаг. Тэгэл нэг жоохон ойлгохдохгүй юм шиг гэл айгуу хэцүү штэ эднэр чи бичлэг нь тийм нэг урт өгүүлбэр рүүгээ ороод ирэх тусмаа айгууд ингээд нэг Маркес бол нөгөө шийдвэр реализмын үхлийн одоо хөлөөгөө онгоцоор одоо дурсамж руугаас өдөр аяллаа ч юм уу айгүй юмнууд болоо явчихмуу тэр дунд нь төөрчих гэдэг. Гэтэл яг эзэнтний намард бол ерөөсөө тийм логик одоо тэр уран гоё тэр санаануудынх нь одоо тэр урт өгүүлбэрүүдийг бол уншихад ерөөсөө тийм төөрөлтгөөргүй ерөөсөө тийм одоо ингээд түк так гээд байхгүй ерөнхийдөө л нэг сайхан ингээл улсаал ерөнхийдөө айгүй орчуулга нь бас айгүй сайхан байсан. За ингээд 10 дугаар сарын 1 намрын өдөр бид нар эзэнтний намар гэдэг сууд Габриэл Гарсиа Маркесийн төрөвлийн талаар ярилцлаа. За хуудас сэргийгч чөлөөнд подкаст маань оролцож энэ номын талаар өөрийнхөө сэтгэлийг харангүй хуваалцж ярилцсан. Одоо баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье. Зөндөө гоё номоор хэн дахин уулзах болтугай гэж хэлээ да. За баярлалаа. Тэгээд бас урьж оролцуулсан та бүхэндээ.
амжилт хүсье. За. Биднийх нь л би уран зохиолт хувь нэмрээ оруулна гэж ном уншдаг билээ те. Унших явцдаа олж нэмдэгнэх эрхэм зүйлс мэдрэх таашаал заримдаа хангалттайгаас хангалттай билээ. Хуудас сэргийгчүүлэнд подкаст нэвтрүүлэг.